Дэлхий даяар хорт хавдрыг яаж эмчилдэг вэ гэвэл дараах 3 аргаар эмчилдэг байна. Нэгдүгээрт хагалгаа хийж орчин тойрных нь махыг, эдисийг аль болохоор их зүсч авна. Хоёрдугаарт радио идэвхт туяагаар хорт хавдрыг шаарддаг. Энэ бета ба гамма туяа нь хавь ойрынх нь бүх эдисийг өхүүлдгээр нь Чернобыльтэй зүүрлэж болно. Гуравдугаарт хамгийн аимшигтай нь химийн эмчилгээ. Танд хор өгдөг. Та маш их хэмжээний хор хэрэглээд үстэй нь ундаг шүү дээ. Энэ эмчилгээний дараах эрчимд эмчилгээ байхгүй гэхэд болно. Хүн бараг л хорт хавдраар биш, бүх дархлаа нь унсан учир ангаах боломжгүй болтлоо сульдсан учраас үхдэг байна. Харин Оросын нэг эрдэмтэн 2 бага эмч 3 сувилагчтай хамтран 20 жилийн турш 4-р түвшний бүх төрлийн хорт хавдрыг эмчилж байна. Түүнийг олон жилийн турш хуурам мэхлэгч гэж үзэж байлаа. Гэвч эмчилж идгээсэн баримтыг үгүйсгэж чадаагүй. Ямар ч эмгүйгээр өвтгөхгүйгээр яаж идгээдэг вэ гэхээр хүний бие мах бодод хлорофиллийг оруулдаг байна. Хлорофилл нь ургамалд байдаг бодис ба нарны энергийн нөлөөгөөр фотосинтезэд орж хүчил төрөгчийг үйлдвэрлэдэг. Хлорофиллийг энгийнээр хэлбэл ногоон навч гэхэд болно. Хлорофилл таны бие мах бодод ороход эрүүл эсэвд түүнийг маш тааламжтайгаар иддэг. Учир нь юу вэ гэвэл хорт хавдрын эс бусад эсээс нэг маш чухал шинжээр ялгаатай. Хорт хавдрын эс ч гэсэн эрүүл амьд эс. Гэвч шинж нь өөр. Хорт хавдрын эсэд зөвхөн оролт бий, гаралт байхгүй. Харин хавдрын бус эсэд оролт ба гаралт бий бөгөөд хлорофиллээс витаминуудыг нь идэж хүчил төрөгчөөр нь амьсгалаад л гаргаж хайдаг. Харин хорт хавдрын эсэд хуримтлагцаар байдаг. Эхний 20 хоногт та хлорофиллээр ханана. Бүх хорт хавдрын эсүүд энэ хлорофиллийг цуглуулдаг. Учир нь тэнд витамин С байгаа тул сайхан зүйлийг хураана. Ингээд 20 хоногийн дараа өршөөгөөрөө таны хувцсыг тайлаад энгийн чийдэн тусгахад хлорофилл хуримтлагдсан гэрэлтэх хэсгүүдийг харж болно. Үүнийг рентген зурагтай харьцуулж болдог. Хорт хавдрын үсэрхийлсэн хэсгүүд ч харагддаг. Хлорофиллээр дүүрсэн хорт хавдар арьсан дээр илэрч гэрэлтэнэ. Дараа нь тусгай лазер ашиглан энгийн үйлдэл хийнэ. Лазерын туяа танд ямар ч хор хүргэхгүйгээр арьсыг нэвтлэн хлорофилл хуримтлагдсан эсэд очиж фотосинтезийн процессыг эхлүүлэх цэнгийг өгдөг. Ингээд хүчил төрөгч үүсч эхлэх ба гарах газар байхгүй тул дотроос нь төлж устгана. Ийм аргаар хорт хавдар нүдэн дээр алга болдог юм байна.